Ивэнтийн хөтөлбөр бидэд ер нь нэг гол зорилго нь тэнд оролцсон хэсэг мэнэр ер нь чиг хандлага хаашаа явж байгаа. Хоёрдугаар дотоодын нөхцөл байдал ямар байгаа. Гуравт нь ер нь бие хаана явж байгаа юм бэ гэдгээ мэдээд тэгээд хүмүүстэй хамтарч борлуулалтаа нэмэгдүүлэх, дараагийн боломжийг гаргах. За тэгээд яг өөртөө хэрэгцээтэй байгаа тэр одоо мастер класс сургалтуудыг өөрийнхөө юм оролцоотой воркшопууд тамрагддаг арга хэмжээ байгаасаа гэж бидэд бас дахин сайжруулж арга хэмжээгээ дараагийн түвшинд гаргаж зохион байгуулах гэж байгаа. За тэгээд энэ ч гэсэн уламжлалт нөгөө нэг ивент конференсуудад харьцуулахад сонсоод суудаг биш, илүү оролцдог, хүнтэй танилцдаг, борлуулалт нэмэгддэг. Тэгээд цаашаагаа илүү шин юмнууд задардаг байна гэж бидэд харж байгаа. За тэгээд ивент мэдээж бид нар тогтмол арга хэмжээ хийж бие тийм уулзалт зохион байгуулахаас гадна зэрэгцээ үйл ажиллагаанууд чухал байгаа. Тэгээд энэтэй холбоотойгоор бид нар тогтмол мэдээлэл олгох, хэрэгцээ хангах, за тэгээд түрүүний дурдсанчлаа зорилгоо бусдтайгаа хуваалцах тэр боломжийг бүрдүүлэх зорилгоор BTK гэмээр буюу бизнесээ томруулах community юм дижитал хабыг үүсгэж эхлээд хөгжүүлэлт дээр ер нь бол явж байгаа. За энэ маань болохоор ер нь бүртгэлийн систем. За тэгээ хоорондоо нөөц боломжоо хуваалцах хэсэг. За тэгээд ивентээс эхлээд ийм боломжуудад хамрагдаж оролцох хэсгүүдийг ер нь бол бүрдүүлэх. За тэгээд нөгөө талаас яг бизнесүүдэд хэрэгцээтэй байдаг асуудлуудыг бас бид нар шийдэж зорж байгаа.